Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2025 онд гарсан Dexter Resurrection хэмээх 2006 онд анх эхлээд 2013 онд 8 дахь сизнараа дууссан онц сонирхолтой олон ангитын үргэлжлэл байна. Тэгээ бүгдээрээ тайлбаран эхлүүлцгээе. Dexter Morgan бууны хүнд шарх авснаар 2 сарын туршид эмнэлэгт ухаангүй хэвтэнэ. Ингэхдээ тэрээр өөрийн төсөөлийн найзуудтайгаа ярилцаар байна. За жаахан цаг гаргаад киноныхаа гол дүрийн талаар товчхон танилцуулж идэ. Тэгэхгүй бол Dexter гэж яриад байхаар зарим хүмүүст ойлгомж өгч магадгүй л дээ. Dexter гэж ер нь бол маш алдартай Америкийн нэг телесериал байдаг л да. Энэ анх 2006 оны 10 дугаар сарын 1-нд телевизийн сувгуудаар засагдаад 2013 оны 9 сарын 22-нд дууссан байт юм байна. Нийтдээ 8 сизонтэй, сизон бүрдээ 12 ангитай, нийтдээ 96 ангитай гэсэн. Тэгээд үүн дээр нэмэлтээр 3 sequel, prequelтэй. Sequel гэдэг нь болохоор кинон дээр гарсан үйл явдал цаашаа үргэлжилнэ гэсэн үг, дараачийн анги гэсэн үг л дээ. Prequel гэдэг нь болохоор кинон дээр гарсан үйл явдлаас өмнөх үйл явдлыг харуулдаг байх нэ гэсэн. Prequel-ийн хамгийн тод жишээ гэвэл Бөгжний эзний prequel Hobbit байна те. Дэлгэцэнд гарсан он сар өдрөөр Бөгжний эзний дараа гарсан ч гэсэн тухайн кинонд Бөгжний эзний үргэлжлэл биш, харин Бөгжний эзний цуурлаас бүр өмнөх үйл явдлыг бидэнд харуулдаг. За энэ жоохон бүр хадуураад явчлаа. Тэгээд Dexter-ийн хувьд гэвэл 3 настайдаа төрсөн ээжигээ бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдж байгааг нь хоёр нүдэрээ харснаас хойш сэтгцийн амар том өөрчлөлттэй болчт юм байна. Тэгээд ийм болчихсон хүүхдийг Майамигийн гарамгаа цагта Gary Morgan үржилж авдаг. Бөгөөд өргөмөл хүүгийнхээ хүн алах гэсэн гаж хүслийг дөнгөж илэрч яхад нь тэр хүн одоо олоод харчихсан байгаад гэдэг аахгүй юу. Тэгээ яг хөө тэгээд хүний дотор байгаа хүслийг чинь уусаа гаднаас нь өөрөө дийлэхгүй гэдгээ тэр хүн мэдж байгаа аахгүй юу. Тэнгүүтээ өөрийнхөө хүүдээ өөрийнхөө хүүшгээ санаад хэлж байгаа шүү дээ. Чи дотроо байгаа амар ориглоод байгаа амар хүсэл тачаалаа яг зөв урсгалд нь оруулах хэрэгтэй гэж зөвлөдөг юм байна хүүхдтэй. Тэгээ энэ болохоор хуулийн цорхоог ашиглаж шүүхийн ялаас мултарсан юу ч болоогүй юм шиг эсвэл наранд ингээ гараад ямар ч ял идэхгүй явж байгаа. Эсвэл хийсэн эрэхтэд тохирохгүй ял авсан. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар суллагдсан. Тийм хүнд гэмт хэрэгтнүүдийг хороох бараг тушаал маягийн байдаг. Хэвгүй юу? Үүнийгээ тэр Гаригийн үзэл баримтлал гэж нэрлэдэг. Тэгээ Морган хүүдээ ер нь бол хэрхэн энгийн хүн шиг харагдаж бусдаас ялгарахгүй тулд яг л тэдэнтэй адил сэтгэл хөдлөл гаргахыг хүүхэд байхаас нь зааж өгсөн гэж. Тэгээ ингээд дотор бүр инээдэгчгүй үйлдэгчгүй тийм хүүхэд байсан байгаа байхгүй 3 настайдаа авсан шархнаас болоод тэгээд том болоод Dexter Майамигийн цагдаагийн газрын хүн амны хэлтээс хэргийн газрын шинжээчээр тэр дундаа бүр ингээд цусны шинжээчээр ажилладаг болсон байна. Цус гэдэг нь болохоор хохирогчийн цус хаашаа яаж үсэрсэн, ямар үйлдэлийн улмаас тийшээ үсэрсэн, хаанаас гарсан цус байна вэ гэдгийг хүртэл олж тогтоогод ер нь бол зураглаач гэж хэлж байна. Тийм мэрэгжилтэй. За өөр үлдсэн баримтуудын хувьд гэвэл өмнөх 96 анги дээр Dexter нийтдээ 168 хороосон байдаг. Тэгээ 2009-оос 2013 онд Майами жилд дунджаар 59-оос 79 хүн амны хэрэг тогтмол гардаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд бодит амьдрал дээр энэ олон ангитыг үзээд нэлээд олон баг 10-аад хүмүүс Dexter хэв маягаар хүний амьд хүрсэн байсан байлаа. За ингээ яриад байхаар зөндөө сонирхолтой баримттай үнэхээр үзүүштэй олон ангит хэдүүлээ бүр нилээд киноноос азаачлаа. За тэгээд тийм болохоор хэсэгхэн зар сурчлагын дараа эргээд уулзцгаая. Төрсөн хүүдээ буудуулж эгээтэл нөгөө ертөнцид очихоогүй Dexter ухаан орсон даруйдаал хүүгийнх нь өмнөөс тэрний найз охин шоронд орсныг дуулдаг. Таныг хасаг 17 градус шархтуулсан болохоор зүрхний зохилт цусны эргэлт чинь удааширснаар та зар амьд үлдсэн. Гаррисон Нью-Йорк хотын Empire хэмээх нэгэн зочид буудалд ажиллана. Ингэхдээ тэр хөнгөн өрөөнүүдэд нууцаар амьдрах бөгөөд ер нь бол эхний удаадаа учраан олчихсон хамт ажилладаг хүмүүстэйгээ сайн харилцаатай, буудалд нь буусан хүмүүст ч гэсэн нэр хүнд сайтай болоод амьдсан байна. Нэг өдөр түүнд тэрний сайн таньдаг зочин миний цагийг засвар тавиачаад өгчхөөч хэмээн тэрнээс гуйд. Ингэж байхдаа тэрний болон өвгөөсөө өвлөж авсан генийн өгөгдөл нь ажиллаж өнөөх эрэхтэй дагуулж яваа эмэгтэйгэн яг хүчндэх гээд байгааг нь зүүн совин хороо мэдрээд эхэлдэг. Гаррисон өөрийнхөө биеийг барьж тэндээс хурдан холддогч эмэгтэй орилох чимээнээр тэсэлгүй боцож ороод цагаа өгдөг залууг юу ч үгүй болтол нь зодоод хайчих. Манай хүү энэ залууг зодоод ямар ч нэмэргүй. Хэсэг хугацааны дараа тэр дахиад л өөр эмэгтэйчүүдийг хохирогчоор сонгож хүчнцээр байх болно гэдгийг нь ойлгож байгаа учраас өнөөх хэрийн амийг ямар ч хэрэгэлцээгүйгээр тастаж орхино. Ингэснийхээ дараа тэр нөгөө эмэгтэйг өрөөнөөс нь гаргаад өөрийнхөө үлдээсэн уул мөр цусны толб хурууны хийгийг маш чадварлагаар үгүй хийдэг. Үргэлжлүүлээд Райны цогцсыг ванны хөшгөнд орож доошо галдуугаар буулгаад биеийг нь хэсэг болгон завчиж байгаад өөрөө ч мэдэлгүй таазан дээр цусны толб
үлдээч. Гаррисон 9 хэсэг туваасан маха уутан цавлаад ширээ сандлаа цэвэрлчгээд хогийн цэг дээр нөгөөтгөө авчиж хайдаг. Хог ажиж буулгадаг компани ажилчид маргааш өглөөнд хогоо буулгаж байгаад өгсөн хүний цогцос тэдний талд байгааг олж анзаар. Ингэснээр цагдаа нар хэргийн газарт ирж өгсөн хүний биеэр пазл эвлүүлэн цогцос таних ажил явуулдаг. Нью-Йорк хотын 2 цагдаа Wallace болон Oliver нар энэ хэргийг гартаж авна. Хохирогчийн гарн дээр цагны мөр байгаач цаг нь байхгүй байгааг тэд тэмдэглэдэг. Цагдаа нар арай гэж хин гэдэг эрхэм хэдэн хэсэг болчихсон байгааг тодорхойлоод Empire зочид буудалд ирж өнөөх залуугийн байсан өрөөнд мөрдлөгөөн эхлүүлнэ. Гаррисон энэ бүхнийг хажуу талаас нь харангаа уул мөрөө хангалттай сайн далдлаагүй учраас л эднэр ийм хурдан мөшгөөд ирлээ. Юу буруу хийчихвдэ хэмээн өөрөө өөртөөгөө ярилцсан алхана. Үүний ардуур Декстер дээр тэрний хуучны танил Анхел хурж ирсэн байна. Анхел тэрнийг ер нь бол буудуулаад өвчихсэн л гэж бодож исэн билээ. Энэ хэрэгтэй бол цагдаа тэгээд ер нь бол манай гол дүрийг Бэй Харборын алуурчин гэж баг сүүлийн 10 жил сэжгэлж байгаа байхгүй. Гэхдээ ямар ч нотлох баримтгүй учраас юу ч хийж одоо хүртэл чаддаггүй. Анхлийн хамтрагч Докс ч гэсэн ер нь бол Декстрийг Бэй Харборын алуурчин гэж сэжгэлдэг байсан. Гэхдээ тэр одоо нас орчихсон. Хөгшинээр уцаараа мэдээг үлгэж байгаад Нью-Йоркод гарсан хүний биеийг 9 хэсэг тувааж онц хэрцгийгээр бүрлэгсэн хэргийн талаар олж уншаад тэрний хүү Гаррисон өөрийнх нь зам мөрөөр алхаад эхэлснийг ойлгодог. Декстер эмнэлгээс шууд оргож машиндаа суугаад цагдаа нар хэрвээ цогцыг олсон л бол Гаррисон алдаа гаргасан нь ойлгомжтой. Би тэрэнд туслах хэрэгтэйгээ Нью-Йорк руу явна. Энэ бүхний хажуугаар Чарли гэх нэгэн эмэгтэй хэн нэгний гэрт нууцаар нэвтрэн эд зүйлсийг нь онгичиж байгаад хороосон хүмүүсийнхээ жолооны үнэмлэхийг цуглуулдаг хавтас гаргаад ирдэг. Тэгснээ нөгөө хавцыг нь буцаагаад байранд нь хийхдээ дээрэс нь нэмж мөнгө хийгээд завсраар нь нэгэн захидал хавчуулаад үлдээ. Нью-Йоркод нэгэн эрхэм таксинд суув. Тэгтэл таксины жолооч арын суудлын дээр байгаа хүний царай камерт нь цагаанаар гэрэлтэж байгааг анзаараад такси дуудсан хүн биш байна гэж мэддэг. Тэр мөчид өнөөх эрхэм аль хэдийнэ тэрний хүзэг утсан хөрөөгөөр оосролчихсон хаана очиж буухаа хэлж байна. Маргааш өглөөнөө толгойгүй жолоочтой зогсоолт байрлуулсан машин метроны буудлын хажууд зогсож байна. Декстер Empire зочид буудал дээр хурж ирдэг ч хүүдэн царайгаа харуулахыг хүсдэггүй. Оронд нь харин тэрнийг уул мөрөө сайн цэвэрлсэн байна уугүй юу хэмээн шалгахаар шийд. Тэгээд тэр зочид буудал руу ороод өрөөний түлхүүрийг нь олоод шатаар дээш гарна. Хохирогчийн өрөөнд ороод Декстер эргэн тойрноо ажиглаад хүүгээр бахархаж эхэлдэг. Гаррисон үнэхээр л шалан дээр нь сүүдрэнж тусгаагүй байна. Декстрийн араас мөрдөгчд тухайн өрөөнд орж ирснээр манай эрэгтэй шкафанд нуугдах хэрэгтэй болно. Мөрдөгч Wallace өрөөнд орж ирсэн даруйдаал нойлын өрөөг цэвэрлчихсэн байна. Суулт турны доод тал нь дээд талаас шаал өөр өнгөтэй. Ванны хөшгийгч бас солилцсон байна. Хуучнаар нь магадгүй цогцсоо ороосон байх гэд үргэлжлүүлэхэд хитрхи ухаалаг мөрдөгчийн гэрхаа цанг Декстер үнэлэнгээ хүүдээ бүр ихээр санаа зовж эхэлдэг. Цагдаа нар өрөөнөөс гарсны дараачаар хөгшингээр цогцсыг жижиглэх хамгийн тохиромжтой газар бол гал тоогоо. Тэнд бүхий л хэрэгтэй зүйлс байгаагээд Декстер доошо ресторан руу буугаад тентхийг хаахыг хүлээн. Тэр Гаррисны таазан дээр үлдээсэн цусны толбыг олж хараад мөрдөгчд гэмтэргийн зураглалыг тэндээс ядах юмгүй гаргачих учраас толбыг Нимбагийн чинь таазнаас салгаад авчихдаг. Хөгшин эрэхтэй ингээд буудал дах ажиллаа дуусгачаад машиндаа суух гэтэл тэрний пикапыг зогсоолгүй газарт парклсан гэд ачаад явж байна. Мөн арьсны өнгө чинь хүний машин яаж ийна гэсээр тэр гараа өргөж таксигаар машиныхаа араас явахаар бол. Замдаа тэр Blessing хэмээх таксины жолоочтой танилцах бөгөөд өнөөхөн түүнд таксины жолооч нарыг хороодог цуврал алуурчны талаар ярьж өгдөг. Тэрний хожийг Dark Passenger гэдэг хэмээг нэмэж хэлнэ. Энэ нь болохоор манай энэ залуугийн нөгөө толгой доторх аавынхын дүрээр орж ирдэг найзуудынх нь нэг нь билээ л дээ. Тэгээд өөр хүн тэрнийх нь оронд ийм нэртэй болчихсон гэж бодохоор хулгаад хамаг юм алдчихсан хүүхэд чиг болоод ивчихгүй байх те. Тэгээд шууд л нөгөө алуурчны талаар илүү ихийг мэдхийг хүсч цуврал алуурчнаа идэх гэсэн адын бодол тэрний ухаан санааг бүхэлд нь эзэмчихдэг. Ярианыхаа явцад Blessing таксины жолооч нарыг хороодог алуурчнаас амьд үлдэж чадсан нэг хүнийг таньдаг болоод явчихна. Dexter энэ үед эргэлт буцалтгүйгээр өнөөх цуврал алуурчны учрыг олохоор шийдэж яаж чам шиг таксины жолооч болох вэ? Надад ажил олдох болов уу хэмээн тэрнээс асуув. Blessing маа залуудаа нэлээд ойр дотн танилцаад удахгүй зохиох гэж байгаа үдшилтэд тэрнийг өрөөд тэнд манай хүнийг өнөөх жолоочтойгоо уулзуулахаа амлдаг. Dexter мэдээж Blessing-д очино. Тэгээд нөгөө эрхэмд юу тохиолдсон, яаж амьд үлдсэн талаар нь хангалттай сайн яриул өссөн мэдээлэл олж авч чадна. Мөн түүнд тухайн өдрийн камерын бичлэг байсан бөгөөд алуурчны царай тэр бичлэгэн дээр гэрэлцсэн байдаг. Шалтгаан нь гэвэл одоо инфракрасны гэж байгаа байхгүй юу? Одоо хит ягаан туяаны диод юудэнгээ дагуулад ойчсон байгаад байгаа байхгүй юу? Боддоор ингэдэг үгүй сайн мэдэхгүй байна. Энэ нь болохоор
Хүний нүдээр харахаар юу ч мэддэхгүй камераар харахаар ингээд гэрэлтэй тэгэл. Маа залуу энэ бичлэгийг нууцаар өөр дээрээ хуулаад авчихдаг. Blessing Dexter-т үнэхээр сайн хандаж буудалд амьдарч байснаас манай бодолыг түрээсэлж чиний буудлаас хэд дахин хямдхан гэсэн саналтай байна. Маргааш өглөө Dexter такси компанид ажилд орсноор нөгөө хуулсан бичлэгэндээ анализ хийж байна. Тэгээд алуурчны авч явсан зөвхөн дээрх нэг бичгийг хараад тухайн компани сайт руу өөрийн мэдээллийг гүгээд орчихдог. Ажилчдыг нь судлаж байтал Рональд Шмидтгээд нэг зураггүй нөхөр гараад ирхэн тэр. Интернетээс тэрний талаар ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байгаа учраас манай хүн өөрөө тухайн компани гадаа өдөржин зогсож ямар нэг сэжүүрийн үзүүрээс атгах гэж оролддог. Орой болоход нөгөө байшингаас алуурчин байж болох ч нэг хүн гараад ирэхэд Dexter тэрнийг гүйцэж очиод утасныхаа камераар хайж байгаа хүн нь яг мөн эсгийг шалгаж үзэхэд өнөөхийнх нь царай нар шиг гэрэлтэж байх нь тэр. Рональд үүний дараа ардаас нь хүн дагаж байгааг шанзааралгүй метроны буудлал руу ороход Dexter ард нь амтан болчихсон юм гүйж байдаг. Сэхэнээс гараад удаагүй байгаа болохоор биеийн тэнхрээгүй амьсгаадаж байн зогсоор байгаад Рональдыг энэ удаад тэр алт. Мөрдөгч Wallace буудлын хяналтын камерыг үзэж байгаад хохирогчтой тэр шөнө хамт байсан бүсгүйгээс байцаалд авахар болдог. Ингэж явахдаа тэр Гаррисныг олоход харчих бөгөөд тэрнийг ч бас аваад ирэх хэмээн хэлдэг. Цагдаа нараа Гаррисноос лифтний камер чи бичигдсэн бай. Тэр залууд чи тусалсан бай. Эннээс хойш харин чи харагдгаа байчихсан. Тэр шөнө юу хийсэн бэ гэхэд би бар ороод нэг хүүгэнтэй танилцаа тэгээд тэдний шүнжэнгөө байсан гэд хариулчихдаг. Dexter хэсэг хугацаанд таксины жолооч юм. Гэхдээ тэрний рейтинг бурхан гуйсан ч буцаад дээшилгээргүй болчихдог. Blessing энэ талаар нь олж мэдээд орой хоолн дээр үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн зөв харьцах талаар хэдэн зөвлөгөө түүнд өгдөг. Энэ үеэр тухайн гэрийн эзэгтэй мөнгө төлж ороод хүссэн хүнийхээ мэдээллийг олж авдаг сайтнаас Dexter-ийн өмнөх амьдралын талаар олж мэдснээ түүнд дуулгадаг. Манай хүн энэ талаар нь ихэд сонирхож өнөх мөрдөж байгаа цуврал алуурчнаа тухайн сайтнаас нь хайгаад үзвэл гэрийнх нь хаяг тэнд нь байж байна. Тэгээ маргааш нь шууд л нөгөө хаягаараа хурч ирвэл Рональд яг гэрээсээ гарч таардаг. Dexter хаалган дээр нь дөхөж очоод хурууных нь ормоор кодыг нь хийж байгаад хаалгыг нь онгойлгож чадна. Энэ байр бол нөгөө Чарли гэдэг нэг эмэгтэй байсан шүү дээ. Мөнгө урилгатай үлдээгээд явдаг. Яг тэр байр нь байна. Манай хүн өрөөнд орсон дайруудаа нөгөө хивсэн дээрх ормыг нь хараад доотхыг нь ухаад үзвэл баахан жолооны үнэмлэх дотроос нь гараад ирдэг. За буруутай юм байна. Миний хайж байгаа хүн мөн байна гэд Dexter аллагадаа бэлдэж эхэлнэ. Манай алуурчин Ричардын ажил руу залгаад тэрнтэй ажлын шугамар уулзахаар нэгэн газарт уулзалт товлно. Ингэснээр тэр Ричардыг ажлаас нь аваад өөрийнхөө машинд суулгаж чадах юм. Анхил Майамид өөрийнхөө өрөөнд сууж байтал хуучны танил нь тэрнлөө залгаад Dexter-ийн пикап Нью-Йоркд байна хэмээн түүнд хэлдэг. Анхил тэтгэвртэй гарах нас нь бол болцсон гэхдээ тэрэнд нэг зорилго байгаад байгаа. Тэр нь Dexter-ийг барьж Bay Harbor-ын жинхэнэ алуурчин хинбэ гэдгийг олон нийтэд үзүүлэх юм. Энэ үеэр Empire зочд буудалд мөрдөгч Wallace Ryan-ыг нойлын өрөөнд хороогоод тэргэнд хийж доош буулгаад гал тогоонд оруулж жижигсэн юм байна гэдгийг олж илрүүлнэ. Үүний шалтгаан гэвэл нөгөө хүний бие хийж хайсан байсан хогны уутнууд нь зөвхөн гал тогоонд л байдаг юмсан ч. Гэхдээ тентхийн орц гарцыг харж байдаг хяналтын камер нь шууны баасан дарагдаад юу ч ажиглахаан байсан байдаг. Гэмтэргийн зураглалыг бүхлээр нь гаргасан мөрдөгчд Гаррисныг дахиад л байцааж эхэлдэг. Ингэхдээ тэд манай хүүг тухайн зочид буудлаас гараагүй нэрлээд байсан баарандаа ч ороогүй гэдгийг нь мэдчихсэн байна. Хүн амны хэргийг яг хажуу талаас нь хараад зогсч байсан хүн шиг Wallace ярьж өгөөд хүү минь одоо хэрэгэ хүлээ. Чи одоо хүлээвэл шүүхтэр сайн дураараа хэрэгэ хүлээсэн гэд цаазан ял авахгүй өнгөрнөө гэхэд Гаррисон арга мухардаж тэдэнд үннээ хэлдэг. Би гэр оронгүй. Шүн болгон би хөнгүү өрөөнд орж хоног төөрүүлдэг. Тэрнтэй хамт ажилладаг Элса гэдэг охин манай хүний үгийг батлана. Ноён Dexter нойрны эмээр шиприцэнд үргэж яваад хоолойтой цамц өмсөд хохирогчон дэвчээртэй гихч нь хүлээ. Рональд тэрний машинд суух үед шиприцэн тэр суудлын завсраар харин унгаачихдаг. Рональд хэсэг явж байгаад ардаас нь дайрах тэр мөчөд манай хүн бэлтгэлтэй байсан болохоор тайван гихчин шиприцэн аваад тэрнийг ухаан алдуулж чаддаг. Үзүүтэй цамцныхаа доогуур Dexter нилээд бат бөх хамгаалалт зүүсэн байна. Хэсэг хугацааны дараа Рональд өөрийнхөө гэртээ хүнсний скотчоор битүү ороолгочихсон юм ухаан ордог. Тэр Dexter-ийг Чарлитай андуурч чи надад мөнгө урилга үлдээсэн хүн мөн үү хэмээн асууж эхлэхэд манай хүн нэг ч үг дууралгүй тэрнийг цааш нь харуулна. Тэгээд хивсэн доороос өнөөх яриад байгаа урилгыг нь гаргаж ирээд уншвал нэгэн гаж домтой тэр бомтон цуврал алуурчдыг цуглуулж тэдэнтэй оройн хоол хамт идээд алуурчдын өөрсдийнхөө цуглуулдаг цуглуулгыг нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоо нөгөө үнэмлэх ч юм уу те өгсөн алсан хороосон хүмүүсийнхаа нэг эзүүсийг авдаг хүмүүс байдэн шүү.
аваад идэв шүү дээ. Цуврал алуурч чинь яг тэрийг л авъя гэдэг байгаа байхгүй. Хохирогчон хэдэн хэсэг болгож хуваагаад хотын захын ажиллагаан байсан шатаах 100-нд хийж зогсосноосоо салд. Ингэж байхдаа Декстер гал ширтээд юм бодчихсон зогсож байгаа. Орой хоолнд ороход чинь тэрний хурууныхээ надад хэрэгтэй ш гэж гинэт санаад гарыг нь буцааж гаргаж ирээд эрхий хурууг нь өөртөө үлдээ. Маргааш нь Декстер хиймэл арьс нөгөө хурууных нь хээний дагуу хийгээд эрхий хуруунда угалчихдаг. Тэгээд хитягаан туяаны идиоттэй юудэнтэй замцаа өмсөөд саяхан хөнөөсөн хүнийхээ оронд Чарлитай уулзхаан очив. Тэр өөрийгөө Ред гэж түн танилцуулдаг. Чарли манай хүнийг суулгаж явсаар өөрийнхөө ажил олгогч болох тэр бомтон Прейтер дээр хурж ирнэ. Прейтер өөрийн бизнес болон сайн үйлсийн аяныхаа зав чөлөөгөөр цуврал алуурчдын эд зүйлсийг цуглуулах хоббитэй. Тэрний цуглуулганд Джеффри Дамрыг хөргөгч, Джон Вэйний алиалагчийн хувцас, Тед Бандигийн сандал, мөн манай хүний өөрийнх нь алсан хүмүүсийн цусны дээжийг авсан цуглуулга гэх мэт маш олон төрлийн сонирхолтой зүйлс тэрэнд байж байна. Энэ удаагийн бяцхан экскурс Dark Passenger-ийн өөрийнх нь ханаар дуусдаг. Декстер Прейтерт яг л өөрийнхөө цуглуулганаас юм өгч байгаа юм шиг Ричардын цуглуулсан үнэмлэхнүүдийн нэгийг энэ бол миний хамгийн анхны хохирогч гээд хүн рүү сарвай. Прейтер өөрийнхөө гаж хүслийг хангаж дуусаад манай залууг Мия хэмээх өөр нэгэн цуврал алуурчтай танилцуулдаг. Энэ бүсгүй өөрийн хохирогчороо хүчингийн хэрэгт холбогдсон хүмүүсийг л дандаа сонгоно. Декстерт энэ нь үнэхээр их таалагдаж тэрний зүгээс маш их хүндлэлийг Мияд үзүүлдэг. Ягаад гэвэл тэр өөрийн гэсэн хууль, дүрм журамтай, үзэл баримтлалтай. Хаашаа явахаа мэддэг, зүг чигээ хэдийнэ олчихсон гэсэн үг. Энэ хоёр дээр ээл гих нэгэн бүдүүнээр нэмэгдэн. Тэрний бай бол ихэвчлэн үсээ нэгээр босон эмэгтэйчүүд. Ихэвчлэн ч гэжтэй ер нь бол дандаа ийм үсээ ардаа боочсон эмэгтэйчүүдийг сонгодог. Ээл хохирогчийн үсийг тайрч аваад өөрийн цуглуулгандаа нэмэж тэднийг үнэрлэж ер нь бол тэр үснүүдээр нь гаж юм их хийдэг нөхөр. Үүний дараа бас нэг гаж амтан ороод ирдэг нь домог талуурч нь Лаул. Тэр шивэстэй хүмүүст үнэхээр их дуртай. Тэр тэдэнд зүгээр ч нэг дуртай биш, эзнийг нь хороочхоод шивэстэй хэсгийг нь хуулж авах бүрч дуртай. Энэ үчийн хамгийн сүүлчийн зочноор их рүү тэмэх очтой Гаррет орж ирнэ. Өөртөө адилхан нийгмийн цөөнхтэй нэгдснээр Декстер сэтгэл санаа нь ихэд тайвширч өөрийнх нь дотор баяр хөөр бэлгэж байгааг анзаардаг. Энэ үеэр нь тэрний толгой доторх аавынхын дүртэй нэг нөхөр чи ч одоо яаж чаад байгаа юм бэ? Наад бол чиний найзууд биш. Эсэргээр чиний хохирогчд биеэ барьж үз. Би чамайг идэх хоолоор тоглож бай гэж сургасан уу хэмээн тэр түнд сануулдаг. Яг үндэ бол Декстер эрүүл хүн биш шүү дээ. Эндээс угаасаа шууд харагдж байгаа шүү дээ. Сэтгцийн хүн дэлбэрийн өвчтөй өвчтөгийн өвчтөй алуурч. Насуурсан авдагаа одоо дотроо яриад яваад ин гэсэн чи одоо юу гэсэн үг вэ те? Орой хоолны ширээний ард суугаад Декстер Лавлиг дараачийн хорох хүнээ аль хэдийн тоочглчихсан байгааг олж мэддэг. Тэр тухайн хүнийхээ шивэсийг Прейтерт өөрийнхөө хүндлэлийн бэлэг тэмдэг болгон авчирч өгөх гэж байгаа юмсан. Декстер энэ удаагийн уулзалтаас олж мэддэг өөр нэг шин юм гэвэл энэ алуурчид иймэрхүү байдлаар Прейтеринд Америкийн өнцөг булан бүрээс яг энэ өдөртөө цугларч 2-3 7 хоногийн туршид уулзаж наргиж цэнгэцгээдэг явдал байна. Эхний өдрийн уулзалт дуусахад Декстер Миятай тусдаан уулзахаар тохиролцож чаддаг. Анхэл Нью-Йоркд Декстерийн пикапны мөрөөр ирчихсэн Гаррисонтой уулзаж байна. Гэхдээ түүнд эцэгч нь амьд байгаа гэж тэр хэлдэггүй. Анхлийн түүнтэй ярилцах сэдэв бол аавынх нь алуурчны дотоод мөн чанар болон хэрхэн бие авч удаг байсан жирийн хүнээс ялгарх онцгой зүйлүүдгээд тиймэрхүү юмнууд асуудаг. Тэдний ийхүү ярилцаа сууж идэл Элса хажуу талаас нь гарч ирээд саяхан буудалд нь гарсан Б Харберын алуурчтай төстэй хэв маягаар хороосон хүний хэргийн талаар ярьж эхэлдэг. Энэ сэдв Англиг тухайн хэргийг мөрдөж байгаа Уоллес дээр авчирна. Б Харберын алуурчин олон жил мөрдөж байгаа болохоор тэр өөрийнхөө харах өнцгийг түүнтэй хуваалцдаг. Маргааш өдөр болоход Декстер Лаул руу залгаад тэрнтэй бос уулзмаар байгаагаа ойлгуулад Миятай хамт цэвэр гарт гүүхээр явна. Мия манай хүнд өөрийнх нь хамгийн эхний хохирогч тэрний охин дүүг нь хүчинтсэн хойд эцэг нь байсан хэмээн ярьж өгдөг. Хоёр алуурчны харц эхний удаага мөргөлтөхөд маш хүчтэй оч үүсэрнэ. Хэрвээ хоёр дахь удаага энэ харцнууд мөргөлтүүлээ тэр хоёр нэг оронд сэрэх учраас Декстер биеэн барьж Лаултай уулзахтай хоцрохгүй тулд тэднийхээс арай гэж хөлөө зөөж ядан гараад яв. Маа залуу Лаултай уулзсныхаа дараачаар өнөөш нь алдаг үйлдэхэр зэхэж байгааг нь тэрний амнаас олж сонсдог. Экснер Декстер төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж арай өөр аргаар тэрний учрыг олохоор шийднэ. Орой болоход Лаул хохирогчийн ардаас яг л муур шиг гитэж очиад дайрах гэтэл манай хүн тэрний замд саад хийдэг. Декстер шинэхэн танилтаан зориулж тэрний дуртай шивэсний салоныг аллахын газраараа сонгосон байдаг. Лавлиг ухаан орсны дараачаар тэр цусны дээжийг нь авч дуусаад би бол Б Харберын магчин гэж өөрийгөө танилцуул. Энэ Лавлиг үхлийнхэн өмнө үнэхээр ихээр айлгадаг.
Хэдий хэсэг болгосон хохирогчийн цогцыг Декстер Ричардын чандар байгаа газар дахиад ирж шатаадаг. Үүний ардуур Анхел Гаррисон дээр дахиж хурж ирээд чи ааваасаа хүн алах дуртай зан чанарыг нь өвлөж авчаагүй сте. Хэрвээ тийм бол эртхэн үннээ хэлээрэ хэмээн гуйчихсан байж байна. Энэ ярилцлагын дараачаар Гаррисон өөрийнхөө цааш нь харуулсан хүний цагийг засвараас аваад цагдаагийн хэлтэц чиглээд алхаж эхэлдэг. Бодолтой авчихсан яг үүдэнд нь ирэх тэр мөчөд Декстер тэрнийг зогсооно. Эргэж хараад хүү эцгийгээ тэр явдлаас амьд үлдсэн юм байна гэдгийг ойлгодог. Аав хүү хоёр явсаар эцгийнх нь гэрт хурч ир. Декстер хүүгийн хүйтэн цустай, сэтгцийн өвчтэй, өөр шиг нь алуурчин биш юм байна. Гин бурууга хүлээж өөрөө цагдаа дээр очдог чинь сайн хэрэг шүү хэмээн ярьж эхлэхэд Гаррисон хариуд нь би тантай адилхан байхыг огтоос хүсэхгүй байна гэж хэлээд нөгөө цагаа үлдээгээд гараад явчихдаг. Ажлынх нь үүднээс буцаад алхсан Гаррисоныг харчихсан Уоллес тэрэн лүү залгаж байна. Залуу минь чи дахиад над дээр ирж байцаалт өгөх хэрэгтэй. Чи одоо хүртэл с ิจ гтэн хэвээрээ байгаа шүүгээд утсаан тэр салгацдаг. Хүүтэйгэн ойртож дотонсож чадаагүй Декстер ойр дотн хэн нэгнийг санагдуулах болсон Мия руу залгаж хамтдаа цагийг өнгөрөөхөр болно. Боулинг тоглож дуусахад Мия хоёулаа хамтдаа хэн нэгнийг хороовол ямар вэ гэсэн саналыг Декстер тавьдаг. Мөсгүй хэлсэн үгсэн манай эрэгтэн сэтгэлд шууд хурж тэр дорон төсөөлтөн автаж хөлн газарт хүрэхгүй баяртай байна. Ингэж байх үеэрэн тэр өөрийнхөө цусны авдаг цуглуулгаан шинээр эхлүүлж байгаа харагдана. Орой болж тэд дахиад уулзцаахад улаан дар самтлан хайр дурлалын баланд мансуурж ихэсэн хөгшин хитгэн хормын дараа гэхэд энэ бүх зүйлс нь оронгоороо эргэн чинээ төсөөлөөж үгүй байна. Мия ярианыхаа явцад би дуртай хүнээ цааш нь харуулчихдаг хэмээн ам алтчихдаг. Сэтгүүлчид, сурвалжлагчид тэрнийг олон тооны хүчирхийлэгчдийг цааш харуулсан бараг л нэргүй баатар мэдээр дүрсэлдэг боловч бүсгүй үнэн хэрэгтэй гэмгүй хүмүүсийг ихвчлэн хороодог зүгээр л нэг гудамжны алуурчин байна. Үүнийг сонссон манай эрэгтэн царай тэр дорон хувьс хийгээд явчихж байгаа нь мэдрэгддэг. Мия өнөө оройн романтик болцоогоо манай залуутай хамт алга үйлдэж дуусгах сонирхолтой байгаагаа хэлэхэд Декстер харин энэ үдшийн үйл явдлыг Миягийн үглээр дуусгахаар төлөвлөж байдаг. Мия одоо тэрэнд бол бусад хүмүүсээс ялгаагүй байдаг л нэг амьд бит мэтээр санагддаг болсон байна. Мөсгүй хохирогчоор таксины жолоочийг сонгох гэдэг боловч Декстер тэрэнд саад болсноор Мия гомдод гэрлүүгээ харьцгаана. Өнөөрөө бууз идэхэн дээ гэдэг шиг өнөөрөө хүн аландаа гэж бодож байсан цуврал алуурчин харсаар байж нүдэн дээрээ буузаа алдах нь тийм ч таатай биш боловч хоёрын хоёр хүн нөгөө алуурчны группээс нь алга болчхоор тэр бомтон Прейтерт с ิจ гт төрүүлж магадгүй гэж одоо Декстер аргагүй гэрхэнд түүнийг явуулчихдаг. Бүсгүй өнөө шин хорох хүнээ шөнийн клубээс шилж сонгож байх хооронд Декстер тэрний гэрт ороод ирчихсэн жижиг сажиг зүйлс эргэлдүүлж байгаа. Эсрэг талынханд байшингийн дээвэр дээр гараад нуугдчихна. Мия гимгүү царайтай хөөрхийн нэгэн залуу гэртээ оруулж ирэхэд Декстер эсрэг талаас нь харж байгаа цагдаа нар руу дугаараа нууцлаж байгаа дуудлага өгчдөг. Ингэснээр цагдаа нар сэтгцийн эмэгтэй алуурчин хүүхнийг үйлдэл дээр нь барай зогсохгүй хэдхэн хоногийн өмнө хогийн цэг дээрээс олдсон Райны бугуун цагийг бас тэрний юмн дундаас гаргаад ирэхэн тэр. Ингэснээр Декстер хүн амны хэрэгээс хүүгийнхээ нэрийг маш амарх нар цэвэрлээ зогсохгүй сэтгүүлчдийн бодлоор зөвхөн хүчирхийлэгчдийг сонгож алдаг Мия хүүгийнхээ хэргийг тогтчихдаг. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваар амжилт хүсье. Мөрдөгч Уоллес нэг сумаар хоёр хэрэг илрүүлсэндээ нэг л итгэж өгөхгүй. Энэ эмэгтэй яг Райныг мөчилж хогийн цэг дээр хайсан тэр хүн мөн үү хэмээн өөрөөсөө асууж эхэлдэг. Анхэлч гэсэн зурагтаар энэ мэдээг үзээд нүдэндээ читэгдэггүй. Гаррисны хувьд гэвэл аав нь тэрний хэргийг маш чадварлагаар өөр хүн рүү чиглүүлсэн болохоор тэрэнд баярлаж байгаагаа хэлэхээр хурж ирэхэд Декстер хариуд нь аав нь чамайг сэтгэл дотроо над шиг зовлонтой битгий амьдраасай л гэж хүсэх юм да хэмээдэг. Уоллес Олива хоёр Миягийн гараас амьд үлдсэн цорын ганц хохирогчоос байцаалт аваа сууж байна. Сэтгцэн эмгэгтэй хүүхэн тэрнийг энэ хотын эхний хохирогч хэмээн нэрлсэн талаар тэр хэд Мия Райныг хороогоогүй болох нь бараг л тодорхой болоод ирдэг. Үүний ардаас Анхел цагдаагийн хэлцээс дээр бас давхиж ирээд тэр Мия гэдэг хүүхэн Райныг хороогоогүй. Тэрэнд хүн амьтан мөчилж алах хандлага байдаг. Жинхэнэ хэрэгтэн бол Гаррисон. Цагны тухайд гэвэл Декстер хүүгээ аврахын тулд Миягийн гэрт авчиж тавьсан байх гээд Уоллесийн мөрдөж байгаа эргийг уулна Анхел бүтнээр нь илрүүлчихдэг. Таанч нөгөө хоёр нь манай үнийг нэг их доодоггүй.
Энэ бүхний ардуур цуврал алуурчид Брейтерийн цугларчсан цаашдаа яах вэ гэж гисэн сууж байдаг. Ихэр хожид Гаррет Мияг нэн даруй хорох хэрэгтэй. Тэр биднийг бүгдийг нь бариад өгчихнө. Гэх бол бусд нь Брейтер энэ бүхний учрыг олчих байхаа гэсэн нүдээр дэмийл чимээгүй харан зогсно. Уулзалтын дараачаар Декстер өөрийгөө энэ улсын хамгийн шилдэг цуврал алуурчин гэж тодорхойлох Гарретийг дагахаар шийддэг. Манай хүн өмнө нь ердөөсөө ихрүүд гэсэн хажин хочтой гудамжны гүлэгч сонсож байгаагүй болохоор тэрэнд ихэд сонирхолтой санагдсан баг. Номын сан дарууд Гаррет цуврал алуурчдын тухай номны завсар хавчуурах хийчгээд тентхийг орхидог. Манай хүн мэдээж номыг нь дөхөж очиж нэгээд үзвэл Гарретийн талаар бичсэн бүхэл бүтэн бүлэг байх бөгөөд хавчуурганд нь харин 8 цаг гэж бичсэн байна. Декстер цааш номыг сонирхож өөрийнхөө тухай бичсэн хэсгийг гаргаад ирвэл тэрний хийсэн бүх аллагыг өөр хүний нэр дээр бүртгэсэн байдаг. Номноос болоод сэрэмж алдсан Декстерийг хэн нэгэн дагаад байх шиг тэрэнд санагдав. Орой болж гэмтэргийн шинжиж гэртээ ирэхэд Гаррет тэрнийг хүлээгээд сууж байдаг. Би чиний талаар бүхнийг мэднэ гэхэд Декстер зөрүүлээ тудлаа ярьж би таны үнэхээр том шүтэн биш ирч. Би таныг хүндэлдэг гэд Гарретін би гэсэн өөрийгөө дөвөөлөх дуртай толгойд бяцхан жаал хүүтэнд ярилцаад эхэлдэг. Ингэж байхдаа тэр зочиндоо нимбэгтэй ус санал болгоход өнөөх нь муу санаалж стакана сольж уух мэрэгэн арга бодчихлаа. Тэгтээ Гаррет яаж манай гол дүрийн муу санааг барах вэ? Манай хүн аль дээр энэ бүхнийг нь тооцоолжсэн өөрийнхөө аяганд нойрсуулах юм хийчихсэн байхан тэр. Хохирогчон хүнсний скотчоор битүү ороогоод цусны дээжийг нь шилэндээ аваа сууж байтал тэдний хаалгыг хэн нэгэн зохихон тэр. Хүн орж ирэхэд саад болоод байхгүй тулд Декстер хурдхан цээжинд нь гутгаан зоогоод цогцсыг ванны өрөөнд оруулаад хаалга боловсон хүн бол Блэссинг байдаг. Тэр саяхан ээжигээ алдаад сэтгэл санаагаар унчихсан байгаа болохоор амьхандаа доторхон уудлахаар манай хүн дээр орж байгаа нь энэ байдаг. Блэссинг юм ярьж байгаа толгой өвдөд байна эм байгаа юу гэхэд Декстер нойлын өрөөнд зогсос хадгалж байгаа таг марчсан толны ард байгаа гэд тэрнийг явуулчихдаг. Гэхдээ Блэссинг азар ванны хөшгийг нээж үздэггүй. Декстер ч гэсэн тэрнийг хороход хайрын санагдаад байдаг. Маргааш өглөө болоход аав хүү хоёр дахиад л уулзна. Гаррисон уурсандаа болоод байр түрээслэгч нэгэн гэрийг эгээтэл цааш нь харуулчихаагүй талаараа аавда хэлэх бол өнөөх нь бие барьсан чинь сайн хэрэг гэж сууж байдаг. Энэ үеэр манай хүний утас дугуурч бид нар өнөөдөр уулзалттай. Брейтер чамаас цуглуулганд маань нэмчихээр юм байвал аваад ирээрэй гэсэн гэж Чарли тэрнлүү залгаж байдаг. Анхэл Уоллис хоёр Миягаас байцаалт авахар тэрний хоригдож байгаа газарт ирсэн байна. Харамсалтай нь тэр өчигдөр өглөө намайг ирэхэд өөрийгөө дүүжилчихсэн байсан гэд нэг харуулт тэднийг угтаж авдаг. Чарли энэ харуулт өмнөх оройн нилээд их хэмжээний мөнгө өгчихсөн байдаг. Энэ хэрэг бол тэрний гарнаас үүдэлтэй. Декстер уулзалт руу явах замдаа Миягийн хэргийг радиогоор олзонсон. Тэдний уулзалтанд шинэ хүн орж ирснээс хойш 3 хүн алга болчихлоо гэж Брейтер сэжиглэх болов гэж тэр энэ зурт бодоод амждаг. Декстер нисдэг тэргэн суугаад одоо л хөдөлгөндөө гэтэл машин дотроос эрүүл саруул юу ч болоогүй юм шиг гарч ирэх Гарретийг олж хардаг. Ихэр гэдэг нь ийм л учиртай байж гэж хэлээд тэр дотроо инээмсэглэв. Брейтер өнөөдрийн үйл явдал зориулж тансаг зэрэглэлийн харш түрээсэлсэн байдаг. Цуврал алуурчид өнөөдөр Миятай салах ёслол хийх бөгөөд үүнийхээ дараа тэд өөрсдийн бэлдсэн презентац Брейтерт үзүүлэх юм. Энд нь болохоор өөрсдөө алга хийж байгаа бичлэгийг үзүүлэх юм байлаа л дээ. Тэгээд ээл хамгийн түрүүнд тэндээс босдог байхгүй. Тэгээд тэр нэг дугуй унж байгаа өгний дүр төрөөд хохирогчийнхаа ардаас дагаж явж байгаа урд нь зориуд гараад унчиж байгаа. Тэгснээр туслаараа гэж хэлсэн. Нөгөө хүүхнээ босох гээд хүрээд ирэнгүүт нь том гэцээрээ дээр нь тарж хөвтөж жагаад амьсгалыг нь боогоод цааш нь харуулчихдаг. Тэгээ өнөөдөр тэр болохоор өөрийнхөө спонсор тэр бомтонда зориулаад нөгөө хүүхнийхээ өсийг тайраад аваад ирчихсэн байдаг. За тэгээ энэний дараа Декстрийн ээлж ирдэг. Манай хүн тусдаа өрөөнд орж өөрийнхөө толгой доторх найзуудтай ярилцсан тайвшрах гэж хичээж байна. Тэрний уурыг хамгийн ихээр хүргээд байгаа ганц зүйл бол энд байгаа алуурчид гэмгүй хүмүүсийг хороогоод байгаа үйл явдал юм. Сэтгэл санаагаа сайн гэгчин зэгцэлсэн гэмтэргийн шинжээч аллагын үйл явцаа шатаар нь ярихын оронд гэмтэрэг үйлдэх сэтэл хүн алж байх үеийн сэтгэгдэл гэмгүй царайлж бусдын дунд уусах ямархуу байдаг талаараа голчлон тэдэнд ярьж өгдөг. Өөний дараа тэд сүйдрөвчин суугаад ярилцаж байтал ээл гинэт чиний саяны тавьсан илтгэл биднийхээ шаал өөр байлаа гэхэд Гаррет хажуу талаас нь шинэ хүн бидний дунд оржсэн цагаас хойш бүх зүйл нэг л сонирн болоод явчихлаа. Лоул алга болчихсон. Мия баригдчихсан гэд үргэлжлүүлж байтал Чарли Декстер дээр хурч ирээд Брейтер чамайг дуудаж байна гэд дагуулад явчихна. Брейтер тэрнтэй уулзсан даруйда би эцэг эхийг маань дайрч алсан жолоочийг шоронд байнга
эргэж очдөг байсан. Тэрнийг өөр эргэж очих хүн байгаагүй учраас цаг хугацааны уртад бид сүүлдээ найзууд болчихсон. Сүүлдээ тэр надад үнэнгээ хэлж тэр осол санамсаргүй зүйл байгаа. Тэр энэс ч өмнө иймэрхүү маягаар хүн алж байсан гэдгээ надад хэлсэн гэж байдаг. Энэ үе бол өнчин одоо хүүд амьдралыг нь өөрчилсөн маш чухал мөч байсан юмсан. Тэр цагаас хойш алуурчдын сэтгэл зүг Прейтер ихээр судлаж явсаар сүүлдээ бүр даамжирч цуврал алуурчдтай чөлөө цаг хамт өнгөрөх дуртай болж тэднийг нэгтгэж байгаа зүйлийг ойлгох, тэднийг өөр өнцгөөс харах дуртай болчихсон гэдэг. Өнөөдөр Прейтерийн зорилго Декстрийг илтгэл тавьж явах үед нь биелчихсэн юм шиг санагдлаа гэд тэр талархлаа илэрхийл. Зохион байгуулагчийн зүгээс хүндэтгэл хүлээснээ ашиглаж манай хүн Гаррет дээр явж очдог. Тэгснэ би чамайг шүтэж явдаг. Хоёр ихэр гэдгийг чинь би бас мэднэ. Их аятайхан элб шүү гэхэд нууцаа задруулсан Гаррет жаахан дургуйлгсан янзтай байна. Декстер үүнийг шууд ашиглаж би ихрийн өрөөсөн чинь хороочихсон. Тэрнийг тусламж гуйгаад гаслаж байхад чи хаана байсан юм бэ гэд түүнийг өөрлөгөө дайрхаас өөр аргагүй төрөгдөг. Гаррет тэр дээр хундгай хаглаад Декстерийн гарыг зүсгэд Эл, Прейтер, Чарли 3 тэдний холоос харчихна. Энийг л хүлээж байсан Декстер нөгөө хэдийг гүйж ирж хооронд Гарретийн хоолойг ядах юмгүй хэрчиж орхино. Өөрийнхөө шалтгааныг бусадаа тайлбарлахдаа тэр миний тавьсан илтгэл тэрнийхээ сайн байсан. Тэр уурлаад Прейтер дахиж таалагдаж хамгийн шилдэг нь буцаад болохын тулд чамайг хорооно гэд гинэд дайраад эхэлсэн. Зовлыг ч гэсэн тэр ингэж хороосон гэд сая хэлсэн гэд тэр зогсож байдаг. Прейтер Гарретийн энэхүү сонин занг мэдэх учраас Декстерт итгэхээр шийддэг. Манай гол дүр хүүтэйгээ хамт цагдаагийн сургууль дээр ирчихсэн Уоллисын тавьж байгаа сэтгэл зүйн лекцийг сонсоод сууж байна. Хичээл дуусны дараа Уоллис манай хоёрыг анзаараад тэдэнтэй яриа өрнүүлж байгаа. Та хоёр нэг л с сэжигтэв байгаа шүү гэх бол Декстер энэ ярианы сэдвийг маш ухаалгаар эргүүлж таны саяхан танилцсан Анхел гээд нөхөр чинь эрүүл хүн биш шүү. Тэрнтэй ойртохоосоо өмнө сайн бодсон дээр шүүгээд тэрний толгоор чулуу шидээд орхичихдаг. Орой болоход Анхел Блессингтэй ирээд уулзчихсан байж байдаг. Хаана амьдарч байгааг нь олоод мэдчихсэн их л дотн юм шиг Блессингийн урд тэр жүжиглэж харагдана. Уулзалт дуусны дараа хэргийн газрын шинжээч хуучны андаа гертэн хүргэж өгөхөөр явж байтал Анхел дахиад тэрнийг чи бол Б Харборын махчин мөн биз дээ. Би чамайг ямар ч аргаар хамаагүй илрүүлэх болно гэхэд Декстрийн уур гинэт хурж би чамд харин анхааруулчих. Ингээ зөрүүлээд байвал чамд л муу юм болно. Одоо ингээ зогсгээ замын дунд тэрнийг үлдээчихдэг. Машинаас нь буухтаа хөгшин ээрээ өөрийнхөө чихвчийг хаалганыхын завсарт зориуд хийгээд орхино. Энэ бол ямар ч хүнийг холоос тагнаж хаана явааг нь утаснаас олж мэдэх хамгийн бажит вариант. Чихвчнийхээ тусламжтайгаар Анхел нөгөө машина байдаг л нэг таксины маршрутаар явж байгааг нь тэмдэглэн авч байдаг. Үүнийхээ тусламжтайгаар тэр Декстрийг хотоос зайдуу сэжиг бүхий газарт очсон. Эсвэл нэг газараа удаан байсан тохиолдолд аллаг үлдэж байгаа юм байна хэмээн ойлгож яг газар дээр нь тэрнийг барьж авах боломжтой юмсан ч. Алуурчдын клубыг дотроос нэг нэгээр нь хороож дуусгаж байгаа манай гол дүр сүүлчийн зочин руугаа залгаж тэрнтэй уулзалт тавлах гэж оролдоно. Тэгтэл өнгөрсөн удаагийн уулзалтан дээр болсон үйл явдлаас болоод энэ хотоос бүр мөсөн явхаар шийдсэн байдаг. Идэх гэж байгаа хоолоо харсаар байж хамар доороос алдах үнэхээр дургүй Декстер тэрнийг явхаас өмнө хам тоол идэлдэх юм гуйсаар байгаад эцэст нэг юм заа гэдэг үг сонсож чаддаг. Эйлийн үхэл зориулж тэр бүгэл бүтэн хиймэл усны салаан түрээслэж аваад орой хоолны ширээгээ засч байгаа юм шиг их л баяртайгаар эргэн тойрно уутаар бүрхэж байна. Энэ үеэр Анхел харин Декстрийг нэг газартаа удаан зогсоод байгааг нь аль дээр анзаарчихсан мөрдөж явсаар ойролцоонд хурж ирдэг ч яг машиных нь байгаа газрыг олж чаддаггүй. Нөгөө газар дорх зогсоолт нь байж дээ. Тэгээ олж чаддаг. Орон Гаррисон аавтайгаа дахиад л уулзаж байна. Гаррисны ажлын хамтрагч Элса мөөгөнцөрчихсөн маш муу байр түрээсэлдэг бөгөөд ганцаараа амьдардаг байсан бол яг нялх хүүхдтэйгээ хамт байдаг болохоор их хэцүү тэрэнд санагдаад байгаа юмсан. Дээрээс нь байр түрээслэгч гэднийг итгээд тэр байранда бараг 10 жил засвар хийгээгүй цаашдаач засвар хийх бодлого байгаа. Хөгшин эрэхтэй энэ бүхнийг сонсоод за яг би тэрнтэй нэг уулзаа цагдаагийн нэр бариад айлгаад үзье гэж хэлдэг. Үүнийхээ дараа тэр жинхэнэ оройн зогоо барихаар Эл рүү залгадаг боловч өнөөх нь хотоос аль дээр гараа явчихсан. Би чамд нэр ус хаягаа хэлэхээр тиймч тэнэг амтан биш. Дахиад хизээч уулзахгүй байх гэж найдаж байна шүүгээд уцаан салгаад цонхоороо гаргаад шийдчихэн тэр. Орой маш их таашаал авандаа хэмээн өндөр хүлээлт үүсгэчихсэн байсан Декстерт энэ нь мэдээж таалагддаггүй. Бүр үнэхээр их таалагддаг. Яг Элийг молгоо амтнал гэж бодчихсон. Амархан тэрнийг мөчлөнө гэж бодсон баг. Бандгар гарнуудыг шүрмсийг нь таслаж биенээс нь салгаад дараагийн өдөр болоход Гаррисны яриад байсан байр түрээслэгч Вини дээр тэр ирсэн байна. Вини манай хүнийг яриагаа эхлэхдээ зэрэгцэж маш ихээр уурлан тэрнийг доромжилж, хашигчиж Америкийн хамгийн алдартай цуврал алуурчин тоож байгаа ч юм байхгүй дахиад нэг илүү амьттай юм шиг л галзуурч байдаг. Ийм хүндлэлгүй сармагчингийн аваар өчигдрийнх нь арай гэж мартагдах гэж байсан дурсамжийг бүр ихээр сэдрээж экстрийн дотор өөр хүний өдөөсөн галыг хөөрхий хэрэг тавтаргүй цангаасаа болоод өөр дээрээ
дуудаж байгаа нь. Ер нь бол ямар ч хүнтэй илдэг харьцаж вэ гэдэг чинь энэ штэ. Вэний Декстрийн үзэл баримтлалын хэмжүүрээр тэрний хохирогч яавч биш боловч манай залуу сармагчингийн авиртай бүдүүн эрийг жаахан айлгахаар шийдэж шүн дунд гэрлүүгийн харих замаас нь тэрнийг булгаалчихдаг. Тэгээд байр түрээслэгч эрийг ээлд зориулж бэлтгэсэн үсчэндээ авч ирээд урагшаа зүдийсэн гэдсэнд нь хурц иртэй хутгаан тулгаад олон жилийн туршид тэрнээс олж хохирсон Оршин суугчдын өмнөөс ярьж эхэлдэг. Яг энэ үеэр Анхел Декстрийг өчигдрийн байралтаа дахиад ирж гисэн байгааг нь анзаарч дахиад л тэрний ардаас ирсэн байна. Тэр эргэн тойрны ажиглаж байгаад битүү уутаар халахсан үсчний салоныг олоод харчихдаг. Тэгэд хурдхан үдэнд нь төхөж очиод цоожиг нь гаднаас нэвдэж ороход хэн нэгэн ороод ирснийг анзаарсан Декстер Винийг суллаад өөрөө болохоор арын хаалгаар гүгээд гарч байгаа. Өмдөндөө бараг шээжгсэн Вини буутаа Анхелийг тоож байгаа ч юм байхгүй тэрнийг дайрч унгаагаа цааш зугтах бол энэ үеэр манай гулдүр аль дээр машиндаа суужчихсан тэндээс нилээд толдоод амжсан байдаг. Замдаа манай гулдүр Анхел намайг яаж олоод ирв? Машинд манай байршил тогтоож суулгасан нь гарцаагүй боллоо гэд эргэн тойрноо шалгаж байгаад өнөөх чихвчийг нь гаргаад ирхэн тэр. Хамар дороосо Декстрийг алдсан Анхел Уоллес руу хамгийн түрүүнд залгадаг. Цаг хэтэрхий орой болсон байдаг ч эмэгтэй уцаанг аваад хамтрагчтайгаа цуг хэргийн газарт ирдэг. Анхелд яг үнэндээ ямар ч нотлог баримт байдаггүй. Зүгээр л нэг уутаар бүргсэн өрөө мөн тэрний шалдан хоёр үгэл тэднийг угтаж авав. Дээрээс нь мөрдлөг тус болсон гээд байгаа чихвчин хүртэл ажилхан байжсан байдаг. Маргааш өглөө болох лекцэн дээр Декстрийн хэлсэн үгийг санаад Уоллес Анхелийн талаар баг зэрэг судлаж үзэхээр шийднэ. Тэгээ Майами руу залгаж тэрний талаарх сэтгэлдлийг хамт ажилдаг хүмүүсээс нь асуухад Анхел аль дээр тэтгэвртэй гарчихсан. Үнэндээ бол цагдаагийн нэр барьсан нэг өвөг нь л болж таардаг. Энэ бүхэн Уоллест нэгийг бодогдуулах нь ойлгомжтой. Декстер Гаррисон хоёр Винигийн асуудлыг нааштайгаар шийдснээр тэмдэглээд ресторанд оройн зог барьж. Тэгтэл тэнд нь хаанаас ч юм бэ Прейтер гараад ирдэг. Чарли манай гол дүрд итгэхгүй байгаа болохоор тэрнийг дагаж явсаар эзнээ манай хүний хүүхэдтэй танилцуулахаар шийдсэн нь энэ байна. Прейтер Чарли хоёр одоо хүртэл Декстрийг ред гэж бодсоор л байгаа. Гаррисонтой хэсэг ярилцсны дараачаар Прейтер ресторанаас гарч манай хүнтэй дахиж уулзаад цаашдаа ч гэсэн тогтмол холбоотой байж би биендээ бүрэн итгэж байцгаая гэдэг ч гэсэн Декстер миний араас хүн дагахад би үнэхээр дургүй. Ийм байж иж энийг итгэлцэл гэх гээд байгаа мүү гихтэн хүртэл тийм ээ. Хүн дагаж мөрдөх бол Чарлигийн хийдэг гол ажил. Би тэрэнд үүнийх төлөөл мөнгө төлдөг. Гэхдээ дахиж ингүүлэхгүй. Тэгээд чи битүүрийн харилцаа бол чи битүүрийн л харилцаа. Чарли энэнд ямар ч хамаагүйгээд ууралчихсан эхнэрээ аргадаж байгаа юм шиг дахиж уулзахыг тэрнээс гуйсаар л байдаг. Декстер худлаа үнэн зөвшөөрсөн дүр үзүүлсэн болоод буцаж орж ирээд Гаррисныг дагуулад тухайн газрынхаа арын хаалгаар гараад явчихна. Ингэж явахдаа тэд Анхелийг ардаас нь алхаж явж чинээ төсөөлөж үгүй байдаг. Декстер хүүдээ алуурчдын клубд элсэн тухайгаан тэнд болоод байгаа зүйлсийг нэг нэгэнгүй ярьж өгөөд метронд хамтдаа сууснаа яг хөдлөг төхөөд ирсэн чинь өөрөө буугаад үлдчихдэг. Ингэснээр тэр Анхелийн шагааг мултартал нь хуурч чадаж байгаа юм. Гэртээ ирсэн даруйда Декстер харин хүүгээсээ дуудлага хүлэн авдаг. Гаррисныг буудлын өрөөнд ортол Чарли тэнд нь өөдөөс нь буудуулгачсан. За хүмүн аавынхаа талаар мэддэг бүхнээ надад яриндаа гэд тэрнээс байцаалт авсан байгаа юм. Блессингээс хүүг маань орой ажлаас нь авчгаарай гэж Декстер гуйгаад өөртөө нь хүндэтгэлгүй харьцаж хүүхдийг нь хүртэл занал хийлээд байгаа Чарлигийн учрыг олохоор гэрлүүн явдаг. Үүдээр орсон даруйдаал манай хүн Чарлигийн зураг, цэргийн албаны шагналуудыг нь үзхийн зэрэгцээ хоёр давхурд хүнээр асруулан хэвдэх хүнд өвчтэй ээжийг нь олоод харчихна. Өдрийн 8 цагийн ажлаа дуусгачаа Чарли ээжтэй цэцэг аваад машиндаа суугаад гэрлүүгээ харих гэдэг боловч арын суудлал дээр нь Декстер тэрнийг хүлээж байх нь ойлгомжтой. Замдаа манай залуу намайг танихгүй хүн олон хоногоор дагаж ойр дотны хүмүүсийг минь сүрдүүлж хувийн амьдралд минь урилгагүй орж ирэхэд би үнэхээр дургүй. Энэ байдал хэрвээ үргэлжилсээр байвал би ч гэсэн чиний амьдралд шавхаатай гуталтайгаа ороход надад ядаад байх юм байхгүй шүү хэмээн тэрэнд анхааруулдаг. Ээжтэй санаа зовсон Чарли миний хийсэн үйлдэл болгон тэр дундаа хүүхчин сүрдүүлэх санаа хүртэл Прейтерх байсан. Тэр нүүрэн дээр чамд ойр дотн харилцаа санал болгож байгаа ч үнэн хэрэгтээ чамааг удирдах далд сонирхолтой хэмээн бүх үнэнгээ түнд хэлж орхино. Тэдний хамтын аялал дуусахад Декстер бүсгэн хүзүүн дээр үл мэдэх жижигхэн сорив үлдээгээд энэ өдрийг санаж яваарай гэд буучдаг. Энэ бүхний ардуур Анхел цагдаагийн хилцс дээр ирчихсэн Уоллес Олива хоёр байцаалт өгөөд сууж байна. Нөгөө хоёр нь хөгшин эрийг дэвтэртэй гарчихсан байж өөрийгөө цагдаа гэд яваад байгаа учрыг нь лавлаж асуугаад цагдаагийн тэмдгийг нь хурааж аваад Майами руу буцаана. Анхел цагдаагийн хэсгээс гарч яваад мэдээллийн самбар дээрх үүргээ гүйцэтгэж яваад шархацсан осолцсон цагдаа нарт зориулж сайн дурын үйл ажиллагаа жил болгон явуулдаг Прейтерийн зургийг
олж харна. Тэр түүнийг өмнөх өдөр нь Dexter-тэй хамт явахыг нь холоос харж зургийг нь дарж байсан болохоор түүнд тус болж анхааруулахаар шийднэ. Энэ бүхний ардуур харин эгээтэл сайн туслахаасаа салчхаагүй Predator тэрний хүзүүн дээр их шинхэн шарахыг олж хараад Dexter рүү залгаад маргааш сүүлчийн удаа ганцхан удаа надтай уулзаач хэмээн тэрнээс гуйдаг. Тэр бомтон одоо өөрөө хүмүүсийг алдаггүй ч Dexter-ийн үзэл баримтлалын хэмжүүрээр гэмт хэрэгтний тоонд албан ёсоор багтаж байгаа учраас тэр уулзалтыг зөвшөөрөөд маргаашийн үйл явдалтаа бэлтгэж эхэлнэ. Тэгэхдээ маргааш болох үйл явдал дээр Dexter-т нэг тооцоолоогүй зүйл гарч ирдэг нь Анхэл Predator дээр хурж ирээд тэднийг Б Харборын магчин хожид алуурчантай орооцолчихсон яваад байгааг нь анхааруулж хэлсэн үйл явдал байдаг. Ингээд Dexter тэр бомтон найз дээр хурж ирэхэд гэрийн эзэн манай хүнийг нууц өрөөрөөгөө дагуулж орно. Тэгтэл тэнд Charlie Dexter-ийн ардаас буу барьж гарч ирээд тэрнийг үнэх хэрэгтэй хэн болохыг нь олж мэдсэн талаар нь дуулгаад цааш дагуулan явж төмөр орон дээр баглуулчихсан хэвтэх Анхлийн урд тэд дөхөж ирдэг. Predator Dexter-т дахиад л санал тавьж би жил болгон эн тэндээс алдартай цуурал алуурчдыг цуглуулах болно. Харин чи тэднийг хороохынхоо хажуугаар өөрийнхөө цусны цуглуулгыг баяжуулж болох юм. Гэхдээ хоёулаа нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд өнөөдөр чамайг эгээтэл энд бариад өгчөөгүй. Энэ нөхрийг яг одоо энд нь хороох хэрэгтэй байна. Мань хутга ав гэхэд Dexter саналыг нь зөвшөөрөөд хутгийг нь аваад Анхлийн дээрээс далааж байгаад тэрнийг сурлаж орхидог. Хамтдаа Predator руу дайрхан байх гэд бодчихсон байжсэн чи хөлдөө Анхэл суларсан даруйдаал Predator руу биш харин Dexter руу үсрээд ирхэн тэр. Dexter ийм зүйл хүлээгээгүй байсан болохоор бултах ямар ч аргагүй болж яг өгтгийн даваан дээр ирэхэд Predator Анхлыг буудаад унгаачихдаг. Үүнийхээ дараачаар тэр нууц өрөөндөө Dexter-ийг гаднаас нь төр цоожлоод дээд давхарт болж байгаа арга хэмжээрээгүй яаран явна. Манай хүн аажмаар үхэлтэйг нүүр тулах Анхлийн урд очоод би чиний эхнэрийг болон хамтрагчийг чинь хороогоогүй хэмээн үннээ хэлдэг боловч өнөөх нь тоож байгаа ч юм байхгүй чамайг хараал идэг Dexter. Тамад шатаж үхээрээгээд тэрний ганцааранг нь үлдээдэг. Толгой доторхоо ахынхаа төсөөлтөд хоёулахнаа цооч дөрөнд гацсан Dexter тэндээс янз бүрийн арга хэрэглэж гарах гэж оролдог боловч ямар ч нэмэр болдоггүй. Өрөөнд байгаа бүх зүйлсэд тэр хамаагүй хурж нааш цааш болгож байдагч Predator-ийн барьж байсан Анхлийн хороосон буунд октоос ойртдоггүй. Яг нөгөө хурууны хээг нь арилгах гээд байгаа болохоор санаатахаар гар хүрэхгүй байгаад байгаа байхгүй. За тэгээд аргаа барчсан сууж байтал Анхлийн утас гинэд дуугархан тэр. Энэ ч л миний эндээс гарах тасалбар гээд хүүрүүгийн хурдхан залгаж нөхцөл байдлаа тайлбарлаад энд дээд давхарт нь буйны сайн дурын үйл ажиллагаа болж байгаа. Чи зөөгч болж хувраад ороод ир гэсэн заавар өгдөг. Хүүгэн ирж явах хооронд нь Dexter харин тэнд байгаа бичиг баримтуудыг судлаж эхэлдэг. Тэндээс Charlie-гийн баримтуудыг тэр онцлон авч үзнэ. Гаррисон дээд давхарт сансныг бодоход хурдан хүрээд ирэхэд манай гол дүр видео кол хийж хүүгэн 3 давхарт байрлах агуулах руу явуулдаг. Тэнд очиод Гаррисон хаалгыг дүлхүүргүй онгоолох гэж оролдож байх хооронд нөгөө талаас нь Charlie хаалга онгоолгоод гараад ирхэн тэр. Энийг л хүсч байсан Dexter удсаа наад хүүгэндээ өгчөөтэйгээд Charlie энд надад чиний шоронгийн хамгаалагчтай хуйлдаж Мияг хороосон баримт байна. Хэрвээ надад тус болохгүй бол би үүнийг чинь интернетэд дэлгэх бол. Нэг давхарт байгаа 200 цагдаагийн ядаж нэг нь чиний зургийг олж үзэж чадах байлгүй дээ. Тэр үед харин чи энэ байшинг орхидооч гэж бодож амжихгүй баригдэн штэ. Гэхдээ Charlie хариуд нь би ер нь бол та хоёртой ямар ч хамааралгүй хүмүүс. Би энэ тоглоомноос чинь гарлаа. Би зүгээр л эндээс яваад өгье. Намайг 50 орхиж. Гэхдээ энэ явдлын дараа чи надаас салж өгөхгүй байвал би харин чиний хүүг хаанаас олоод учрыг нь олцож чадна шүү. Чи миний чадварт эргэлзэх шаардлагагүй гэж бодож байна гэд аав хүү хоёрыг тэр 50 орхиж байгаагаа хэлдэг. Үүний дараа Dexter хаалганы гадна талд ирсэн хүүдээ аав нь ер нь бол хаалганы чи кодыг мэдэхгүй. Гэхдээ Predator-ийн ээж аавыг алсан алуурчны шоронд хоригдчихсэн өрөөнийх нь номер байж магадгүй. Хийгээд үзтээ гэж байтал нөгөө уцсныхан цэнийг нь дуусчихдаг. Нэг удаа л буруу хийхэд дохиолол асаах аюултай нөхцөл байдалд Гаррисон цоожин дээрх хурууны хээг нь гэрлээр тусгаж байгаад ямар ч эргэлзээгүй нэг код хийсний үр дүнд аавтайгаа уулзаж чадна. Хаалга аажмаар онгоосны дараа Dexter хүүдэн чи ерөөсөө орж ирсэн хаалгаараа буцаад жирийн хүн шиг л гараад явчих. Би энд их хурууны хээ уул мөрөө балчгаад яваад ичё гэж хэлээд үлддэг. Нэг давхарт үг хэлж байсан Predator Garrison-ыг хүмүүсийн дундуур явж байгааг анзаараад камерын бичлэг шүүж үзээд тэрнийг гарахаас өмнө барьж авч чадна. Ингэснээр тэр хүүг дагуулад буцаад нууц өрөөндөө хурж ирдэг. Манай гол дүр энэ үед хурдан алхалсаар хүүрүүгэн явж байтал Predator тэрнлөө залгаад ноён Dexter та саяны байсан өрөөндөө үрийн шингэнэ орхиод явчихсан байна. Хэрэгтэй хэрэггүйг нь мэдэхгүй юм. Хэрэггүй гэвэл 0 руу урсгалаа шүү гिचгсэн байж байдаг. Энэ муу ядаргаатай амтанг ер нь өнөөдөр цааш нь харуулчаал да гэсээр Dexter буцаад очино. Тэр Predator дээр хурж ирээд чи миний хүүг сулчих. Тэрний оронд намайг сонго.
Чиний анхны хохирогч чинь Домогт Бэй Харборын магчин байвал сонирхолтой өстэй. Наад нусгаагаа орхичих. Наа чи хэнд ч хэрэггүй. Гэхэд Прейтер хэсэг зурт эргэлзээд гацчихдаг. Энэ үед Декстер хүүдээ өмнө нь бие хамгаалаарэ гэд өгч байсан. Нойр суулагчтай жижиг шиприцэн санаулна. Ингэснээр Гаррисон хэндэж хэрэггүй зүйл бодон зогсох тэр бомтныг ухаан алдуулж чаддаг. Үүний дараа тэд бяцхан Прейтерийг хүнсний скотчоор ороогоод Английн хэвтэж байсан ширээн дээр гаргана. Тэрнийг ухаан орохыг нь хүлээж байгаа Декстер би чиний цусыг цуглуулганд нэмэхгүй. Яагаад гэвэл чи хинч биш болохоор гэхэд өнөөх нь амиа мөнгөөр худалдах санал тавьдагч цаг боломж чинь өнгөрсөн гэж хэлээд өөрийнхөө хутгийг тэрний цээжинд зоочгодог. Үдэшлэг дуусах үеэр нэг давхарт байсан олон тооны цагдаа нар Прейтерийн нууц өрөөнд бүгд орж ирнэ. Тэдний эрх мөчөд аав хүү хоёр уул мөргүй алга болсон байх нь ойлгомжтой. Өрөөнд байх зогцыг Уоллис Олива хоёр Анхелд байна хэмээн таних бол гэмтэргийн шинжээчид тэрнийг хороосон зэвсэг дээрээс тухайн барилгын эзэн одоо алга болчихсон байгаа Прейтерийн хурууны хээг олж илрүүлдэг. Энэ бүхний ардуур аав хүү хоёр харин Прейтерийн завин дээрээс Прейтерийн 3 хэсэг хуваагдсан цогцыг далай чидэнгээ хаашаа чимбэ явцгааж байдаг. Декстер киноны төгсгөлд хизээнээс илүү баяртай харагдах бөгөөд учир нь гэвэл тэрний гарт хаан чимбэ зугаалж дураараа хүн алж яваад цуврал алуурчдын нэр хаяг утасны дугаартай хавтас тэргүүд байж байдаг. За хэн түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.